Бүгдээ хамтдаа их эзнийг магтцгаая. Амен. Өдөр түн даалгавар шилжиг өргөөд хамтдаа баяр хөөртэйгээр эзэн томцсон. Амен. Бүгд хамтдаа эзнийг магтцгаая. Авралын хатыг дуулцгаая. 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 Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Өдрөгнөөс нууцгаая. Бүгд хамтдаа эзнийг магтцгаая. Авралын хатыг дуулцгаая. Бүгд хамтдаа эзнийг магтцгаая. Авралын хатыг дуулцгаая. Амен. Бүгд хамтдаа эзнийг магтцгаая. Авралын хатыг дуулцгаая. Бүгд хамтдаа эзнийг магтцгаая. Авралын хатыг дуулцгаая. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Амен. Түүний гарт хамгийн гүнүүд хамгийн дэд өндрүүд байдаг. Түүний гарт хамгийн гүнүүд хамгийн дэд өндрүүд байдаг. Амен. Түүний гарт хамгийн гүнүүд хамгийн дэд өндрүүд байдаг. Түүний гарт хамгийн гүнүүд хамгийн дэд өндрүүд байдаг. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Түүний гарт хамгийн гүнүүд хамгийн дэд өндрүүд байдаг. Түүний гарт хамгийн хамгийн дэд өндрүүд байдаг. Түүний гарт хамгийн дэд өндрүүд байдаг. Түүний гарт хамгийн гүнүүд. Амен. Халелуя. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Амен. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Тэнгис дадаг тэр бүтээч их газрыг тэр уурсан. 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 Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Амен. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Амен. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Өдөр алгадаж цайцэн. Эзэн талархцгаая. Эзэн мод магтаадыг авцах ёстой нэг юм. Халелуя. Өдөр хамтдаа дараагийн мадын дууцай бүтээгч эзний өмнө. Бүтээгч эзний өмнө ирж бүгдээрээ сүгдэн мөргий. Бүтээгч эзний өмнө ирж бүгдээрээ сүгдэн мөргий. Амен. Бүтээгч эзний өмнө ирж бүгдээрээ сүгдэн мөргий. Бүтээгч эзний өмнө ирж бүгдээрээ сүгдэн мөргий. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Амен. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцгаая. Бүтээгч эзний өмнө ирж бүгдээрээ сүгдэн мөргий. Түнөр гараа сунгаа. Сүгдэн мөргий. Амен. Бүтээгч эзний өмнө ирж бүгдээрээ сүгдэн мөргий. Бүтээгч эзний өмнө ирж бүгдээрээ сүгдэн мөргий. Талархлаараагүй их эзэд магтаадын шүлгээ бариад
түн баярдан хашгирцаая түнэр дуудагдуу тадрахлаараагүй хизээд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцаая тадрахлаараагүй хизээд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцаая амен тадрахлаараагүй хизээд магтаадын шүлгээ бариад түн баярдан хашгирцаая амен түн тадрахцгаая тэмээзээ мэдээний юм тадрахтайгаар иршэ Есүс таны надрах болтугай Амен халелуя түн тадрах шигцгүй бидний эзэн тадрах сахстай эзэн халелуя Амен өдөр үргэлжлүүл их эзэн магтцгаая их эзэн хайрыг Монгол газар руу урсаж байгаа тэр эзний хайрыг тунхаглацгаая амен тэнгэрт газар танд тунхаглацгаая амен итгэлээрээ тунхаглацгаая халелуя өдөр эзэн чангаар алга тишэлт өргөцгөөе халелуя Есүс ухаан дугаар иртүс даяар тунхаглаа Сорно би түүний нэрээр юрооно босготоо Падин дачид дэлхийг эзэн авна Тэнгэрийн эзэн бидэнтэй хамт байна авшигтоо амен Ухаанчимээ тэнгэр тултал нүргэлнэ Улсын цаанаас ариун дайчдасви Амен Сэрэгтөө Гүнөлтсэн их нутагт минь гიშгэхгүй Христийн цусаар тэр бидний хамгаалсан Амен Игдэгтөө Халелуя Хоёрдугаар дуусгая ухаан чимээ тэнгэр тултал нүргэлнэ Улсын цаанаас ариун дайчдаас амен Сэрэгтөө Гүнөлтсэн их нутагт минь гიშгэхгүй халелуя Христийн цусаар тэр бидний хамгаалсан нэгдэгтөө
Өдөр хамтдаа тунгалцгаая. Энд байна намайг илгээгэж. Энд байна намайг илгээгэж. Энд байна намайг илгээгэж. Халелуя. Энд байна намайг илгээгэж. Өдөр үргэлжлэн дахин нэг томцоо бид байна. Энд байна намайг илгээгэж. Энд байна намайг илгээгэж. Есүс тань баярлалаа. Эзэн минь үнэхээр бидний хайрсан таны хайрын талархаж. Бид нар ямар азтай юм бэ эзэн. Та үнэхээр биднийг яаж ингэж хайрлаа. Ийм агуу эзэнтэй, энэхүү сүр жавхлантай агуу эзэнтэй. Бид нар үнэхээр азтай оршихуй юм. Халелуя. Бид нар үргэлжлүүлээ эзний хайрын өмнө ирцгээе. Эзэн сүрлэг оршихуй өмнө сохрон ирцгээе. Зүр сэтгэлээ авч ирцгээе. Есүс. Эзэн үнэхээр таны хайр хизээч надаас хол байгаагүй. Таны хайр хизээч надаас хол байгаагүй. Бидний зүр сэтгэл танаас хол байсан. Гэхдээ эзэн минь та үнэхээр бидний төлөө та өөрийн хүүг өгч тэрхүү хайраа бид нар та бүрэн илчилсэн. Учир нь эзэн та бол хайр, та бол гайхал. Та сүр жавхлал. Өдөр хамтдаа дуулцгаая эзэн. Хайраа та надаас олдуулж байсан билүү? Эзэн таны хязгааргүй хайр ямагт төшсээр ирсэн. Харцаа та надаас буруулж байсан билүү? Гүн харанхуй сүдэрт тусан цоргаан цамд гэрэл гигээ та. Алтрин
хичээсэн инрэлтийн үсгийн игнишгүй хараа танаас алдуулж байсан үгүй эзэн таны хязгааргүй хайр ямар төсөрсөн харцаа танаас буруулж байсан билүү харанхуй сүдэрт тусан цоргон цамд гэрэл бигээ та үзэгслэнтэй сэтгэл болон агуу хайртай юу тач зүрлэшгүй хайртай юу тач зүрлэгдэнгүй төгс төгөлдөр яруу андэр захист ядагч эзэн инрэлтийн үсгийн үзэгслэнтэй сэтгэл болон агуу хайртай юу тач зүрлэшгүй хайртай юу тач зүрлэгдэнгүй төгс төгөлдөр яруу андэр захист ядагч эзэн инрэлтийн үсгийн игнишгүй хайнишгүй Альфа Омега Нотан зүрхнийшгүй Есүс таны түгс түгт зүрчахтэн цоргац тавшруулаач дөдлөө шаналх үед мэн босгоо нэгүсээ зүхрөө Өнөрөө гарсан гондолцсон царгаа өнөрөө идэглэв өөрийн зүр сэтгэлд алдан туулсан эзэн бол босгогчны нэгүсээ зүхрөө Тавол цоргац тавшуулаад Есүс шандах үед та босгон нэгүсээ Сэтгэл болон агуу хайртай юу тач зүрлэш хайртай юу тач зүрлэгдэмгүй
төгөлдөө Аадрын эзэн яруу алдарт захист ялагч эзэн Инрэлийг үслийн игнэшвиха Төгс төгөлдөр үзэлсэн тайрын бурхан эзэн минь таньда баярлалаа. Гин нүгэлт сул дорой биднийг хайрлсан таны тэр агуу хайрын төлөө талархлыг өргөж аваа. Энэ газар таны орон сүнсийн оршихуй бэлхэн дүүрэн байж таны хайр энэ газар дүүрэх болтугай аваа. Эзэн яг энэ цаг мөчид эзэн таны ариунаас ариун газарт бид ойртон очиж байна. Та бидний хайр нэгүслээрээ дүүргэн удирдах чиглүүлэх болтугай аваа. Эзэн та бидний магтаал бидний залбирлын сэнтий та залрах болтугай эзэн. Эзэн минь танд үнэхээр их талархаж байна эзэн. Эзэн яг одоо энэ цаг мөчид танд хүндэтгэл өргөхөөр хамтын дуяа цуглааны итгэлийн ахын тус бидүүд хамтдаа танд залбирал магтаалыг өргөж байна. Та өөртөө ариун утлах тахилга болон хүлээн авах болтугай эзэн минь ээ. Эзэн 11 цагийн мөргөлийг эзэн та эхнээс нь төгсгөл хүртэл таны ариун сүнсний оршихуй дүүрэн байж үнэхээр таны гайвштай өдрөмж энэ газар бэлхэм дүүрэн байх болтугай хэмээн бидний хайртай хийсэн таны цорын ганц хүү Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Халелуя. Амен. Халелуя. За, итгэгчдийн тунхагийг хамтаа тунхалцгаая. 1-3 Би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. Цовдлогднод оршуулгадаа үхсийн уруу яваа. 3 дахь өдрөө үхлээс дахин амилсан. Тэгээд мөнхийн улс руу одож төгс хүчит бурхан эцгийнхээ баруун галзааларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх. Түүний цорын ганц хүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьд болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Халелуя. Эзэнд алдрыг өргөё. За сууцгаана уу. За өнгөрсөн 7 хоногт эзэндээ бэлдэж ирсэн өргөлөө өргөцгөө. Та бүхэн өнгөрсөн 7 хоногт бос гэрэлт сэргэлтийн мөргөл бүгд оролцсон баг тий. Үнэхээр гайхамшигтай сайхан сэргэлтийн мөргөл байсан. За хэдүүлээ залбиралтайгаар эзэндээ өргөлөө өргөцгөөё. Эзэн миний эзэн бурхан минь таны дээл хүндлээ эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ Заглаад барах нанд сав байхгүй танд өргөх анхлон тос үгүй өөрийнхөө төрхөөр намайг таурлаа чин сүнсийг надад сутгах Эзэн миний эзэн бурхан минь таны дээл хүндлээ эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ зүрх сэтгэл минь эзэн
хүрч чадахгүй татгалзах харахгүй ивэл хараараа та өөрийн замаар алхуулж өгөөч эзэн минь миний эзэн бурхан минь таны дэдлэн хүндэтлээ эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ Хайртай эзэн минь таньда баярлалаа. Таны бидний амьдралд бидэнд хийсэн бүхий л зүйлийн төлөө талархлыг өргөж байна. Бидний бүх зүйл таны ивэл үлээ аваа. Өнөөдөр ч гэсэн хайртай их орныхаа төлөө, хайртай гэр бүлийнхаа төлөө, хайртай хүмүүсийнхаа төлөө мөн түнчлэн бидэнд өгсөн энэ амь нас, энэ махан биеийн төлөө тийм эзэн бидэнд өгсөн тэр цаг хугацааны төлөө бидэнд өгсөн бүхий л зүйл болгоны төлөө талархлыг өргөж байна. Энэ бол таны бидэнд өгсөн хайрын бэлэг үлээ аваа. Эзэн энэ ивэлийг бид үнэхээр хамгийн сайнаар хэрэгжилж хамгийн зүй зохистойгоор хэрэгжилж чадхад та биднийг удирдан чиглүүлээр аваа. Бидний амьдрал дээр байгаа бүх зүйл эзэн танаас ирсэн талархаж бид бүгд үнэхээр энэ өргөлүүдийг өргөн барьж аваа. Энэхүү өргөлдөө хамт эзэн бид бүгд амьдралаа зүрх сэтгэлээ итгэл найдвараа таньда өргөн барьж аваа. Энэхүү өргөлийг та өрөөж өгөөрэй. Эзэн эзний өдрийн өргөл 11-ийн өргөл хүүхдийн цуглааны өргөл, илгээлтийн өргөл, барилгын онцгой өргөл болон талархлын бүхэл өргөлүүдийг таны мотор даатгч аваа. Энэхүү өргөлийг та таалан хүлээн авах болтугай. Өрөөл өргөсөн ахын дүүс нэгүрийн зүрх сэтгэлийг та өрөөж, гарын үүсийг нь та 30, 60, 100 дахин өрөөх болтугай эзэн минь ээ. Эзэн таныг үнэхээр гарынхаа үлсээр магтдаг, амьдралаараа үлдсэн таныг алдаршуулдаг нэгэн байлгаж өгөөрэй эзэн минь ээ. Эзэн энэхүү өргөлийг бид бүгд үнэхээр зөв газар нь хэрэгцээтэй зүйлд нь хамгийн сайнаар хэрэгжилж чадхад та биднийг удирдан чиглүүлэх болтугай аваа. Энэ бүхий л залбиралгуйлтай энэхүү өргөлтэй хамт таньда өргөн барьж байна. Энэхүү өргөлийг эзэн Есүс Христийн нэрээр өрөөн залбирлаа. Амен. За эзэн өдрийн мэндийн. За одоо найрал дууны Магтаалын дараа Хатанбаатар маань төлөөлөн залбирал хийж өгнө. Найрал дууны багийг урьж байна. Өнгөрсөн сэргэлтийн мөргөлөөр манай найрал дууныхан бүгд оролцсон. Үнэхээр тэндээс маш их ивэл итгэл найдварыг авсан. Тэгээд найрал дууныхаа багийнханд хүчтэй байгаараа гэдэг алгад тушцгаая. Үнэхээр гайхамшигтай эзэн Магтаалыг өргөх.
Бүгд хамтдаа Бурхны өмнө ирээд залбирцгаая. Бүхнийг бүтээсэн, бүхнийг мэддэг, бүхнийг захирдаг Бурхан минь ээ. Таны өмнө хамтын туяа чуулганы ахын дус нэгдэн сэтгэл зүрхээ даруй болгон таныг хүндлэн таны нүрийг ирэн хайж байна. Бидний зүрх сэтгэлд байгаа гин буруу таны өмнө илчлэн харуулж, гимшүүлж, бидний зүрхийг цэвэрлэж шинжлэхийг танаас гуйж байна. Эзэн минь ээ, та бидний бүхий л амьдралын төсөлд үргэлж хамт байдаг танд баярлалаа. Таны төлөө хийсэн бидний үйлчлэл бүхэн, бидний үйлс бүхэн тань таалагдсан ариун утлагт өргөл мэт байж чадхад та хүлээж авсан гэдэгт бас итгэж байна. Эдгээр үйлчлүүдээр дамжуулан хамтын туяа чуулган таны дотор улам гүн бат сууртай болж таны гэрлийг улам илүү туяаруулж чадхад бидэнд туслаач. Хамтын туяа чуулганаар дамжуулан биднийг өөрийнхөө дотор босгон байгуулж байгаагийн төлөө баярлалаа. Та нар бүх санаа бодлоо түүнд даатга тэгвэл тэр та нарын замыг шулуутгах гэсэн үгийн дагуу та удирдан чиглүүлж таны хүсэлд дуулууртай байж зүвийн замаар алхаж чадхад туслаач. Бидний төлөвлөсөн үйлчлэл бүхэн таны төлөвлөгөөтэй нийцэж байхын төлөө залбирч байна. Бидний итгэлийг хадан суур мэт бат бөх болгож итгэл дотор маань өдөр бүр өсөж хөгжих боломжийг нэгээч. Бидний өдөр тутмын амьдрал, таны хайрын амьд гэрчлэл болон гэрэл мэд гялзаж биднийг мэддэг бүх хүмүүс таны үнэн, таны хайр, таны нэгүслийг харуулж чадхад туслаач. Бидний зүрхийг ариусган шинжилж, таны үгийн хүчээр бидэнд сорилт, бэрхшээл, бүхнийг даван гарах хүч чадал төвчээр ухаарлыг өгөөч. Эзэн минь хамтын туяа чуулганы итгэгч нэг бүрийг өөрийн далавчдаар хамгаалж, таны нэгүсэл амар тайван бидний дотор байж, бид таны хаанчлалын төлөө алхахдаа нэгэн зүрх, нэгэн санаатай байхын тулд биднийг илүү нэгтгэж өгөөч. Бүхий л хамтын туяа чуулганы итгэгч нэг бүрийг таны гарт даатгаж, Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. За одоо эзний гэрчлэлийн цаг байна. Гэрчил хийн гэж нэг хүн хүсэлт гаргасан байна. За гэрчлэх хүн юм байна. За эзний өдрийн мэнд. Сая өнгөрсөн 7 хоногт Солонгос руу хүүхдийн цуглааны багш нараараа явсан байгаа. Тэгээд илгээлтээр гэж хэлэх үү явсан. Тэгээд тэрний тухай гэрчлээжээ гэж хүсэлт гаргаснаар гэрчлэхээр болсон байна. Тэгээд ер нь бол Солонгост очиод үзэхэд Солонгосын чуулганууд маш том чуулганууд дандаа мега 1000 гаруй итгэгчтэй олон том чуулганууд байсан. Тэгээд дотроо бол манай Монгол чуулган яагаад ийм байж болдгоо юм бэ гэж бас бяцхан атаархал төрж ийлээ. Тэгээд ер нь тийм том чуулган болох хамгийн гол үндсэн зүйл бол мэдээж шинэ итгэгчд. Шинэ итгэгчдээ яаж суурьшуулах вэ гэдгийг сурч авсан. Тэгээ ер нь бол бид бүгд итгэгчдээ суурьшуулахаас өмнө өсөх гэж оролдоод идэг. Тэрнээс болж нэг суурьш чадахгүй ингээд яваад өгдөг. Тийм учраас бид бүгд эхлээд суурьшуулж аваад итгэгч болгож өсөх юм байна гэдгийг ойлгож авсан байгаа. Тэгээд ер нь бол дандаа том чуулганууд учраас санхүүгийн хувьд бас дэмжлэг авахын тулд өөрсдөө хажуугаараа бизнес эрхэлцгээдэг юм байлээ. Тэгээд ер нь бол тийм том чуулган болохыг одоо хүсэж тийм алсын хараатай болж ирсэн. Тэгэл болоо тоо. Тэгээд хүүхдийн цуглааны багшийн хувьд очиод харахад чуулган ямар чуулганыг сайн чуулган гэх вэ гэхэд бол хүүхдүүд ирээд тоглоод инээлддэг. Яг хүүхдүүдийн баяр хөөр дүүрсэн тийм газрыг сайн чуулган гинэ гэж ер нь бол тийм зарчим баримталдаг юм билээ. Тэгээд болсон доо. За баярлалаа. Хүүхдийн цуглааны багш шиг сайхан гэрчлэлээ. За одоо эзний үгийн цаг. Эзэнд бидэнд өгөгдсөн үгийг харцгаая бүгдээрээ. Өнөөдөр эзнээс бидэнд Филиппой 2 дугаар бүлэг 1-9-ээр ишлэл 9 ишлэл байна. Тэгээд
9 ишлэлийн 1-р бүлгийг би уншаад 2-ын та нар уншаад 9-р хамгийн сүүлийн 9-р ишлэлийг хамтдаа уншицгаая. За Филиппой 2-ын 1-9 самбар дээр гарч байгаа бох те. За Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүй болоод үр сэтгэл бий бол юугч аминч санархал эсвэл ихэрхэг зангаар бүх хий. Харин даруугаар бие биенээ өөрсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дөрвийг авч хүнтэй адил болжээ. Хамтдаа. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Амен. Халелуя. За өнөөдөр та бидэнд эзний үгийг дамжуулахаар эрхэм хүндтэй нэгэн зочин номлогч ирсэн байна. За энэ зочин номлогч байна. Та бидний мэддэг FM радио 104.5 буюу гэр бүлийн радиогийн хөтлөгч. За тэгээд дээрэс нь хүний хөгжлийн анхны менторуудын нэг. За тэгээ өнөөдөр бас засгийн газрын бас тодорхой хэмжээгээр энэ хүний менторын чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ оргил уулзалт цуглааны пастор жаргал сайхан пасторыг урьж байна. Бас миний найз би нэг жагаа гэж дууцсаргаа жагаа гэж. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг зөндөө сайхан магтсан маш их баярлалаа. За би бол гэр бүлийн радиод ажилладаг тийм ээ. Маркетингийн менежер бас хөтлөгч ийм юм хийдэг. За тэгээд та нар маань Монгол улсыг анзаарч байгаа бол бид нар урдаа 1 тэрбум 400 сая хүнтэй, Хятад хойноо 100 30 орчим сая хүнтэй, Орос гэдэг улсын донд 3 сая үл амьдарч байгаа шүү дээ. Энэ хоёр улстай бид нэр яаж хөршийн холбоогоор тийм ээ сайхан амьдрах вэ? Тэ? Яаж ажил тэгш төвшөнд бид нар байх вэ гэвэл бид нар юусе хүнийг хөгжүүлэх ёстой. Тэгээ Монгол улсын оюун иргэдийн хөгжил өндөр байжээч тийм ээ бид нар хөгжил цэцгэд өөрчлөлт шинжилтийг хүрээнд бид нар эргэн тойронд бүс улсуудтайгаа болон өөрсдийнхээ амьдралд олсон энэхүү амьдралд аз жаргалтай байх юм аа. Тэгээ та нар маань засгийн газраас дэвшүүлсэн Монгол улсын Алсын хараа 20-50 гэдэг хөтөлбөр байгаа шүү дээ. Тэр хөтөлбөрийн хамгийн гол цөм нь хүний хөгжил. Хүн бол шахагдшгүй нөөц баялаг. Тийм ээ? Хүний дотор оюу толгой 5 толгоогоос илүү их баялаг явах бай. Нуугдж байгаа шүү дээ. Манайхаа та нар мэдж байгаа шүү дээ, тийм ээ? Өнөөдөр энэ утсыг хийж байгаа компани өнөөдөр 5 толгоогоос 18 дахин баялагийг бий болгож байгаа шүү дээ. Мөнгийг. Тийм хүн болвол шахагдшгүй нөөц баялаг юм а. Тийм учраас Монгол иргэдийн дотроос ямар том шахагдсгүй тэр үнэт зүйл гарч ирэх вэ? Тийм ээ? Тийм учраас бид нар бас иргэдийн хөгжлийн чиглэлд ажил хийдэг юм бас хийсэн баярлалаа. За дээрэс нь онол бид хоёулаа хөл бөмбөгт их дуртай. Хоёулаа Совинбэн Барс Марс гэдэг багуудад нийлээд хамтдаа бас яг хөл бөмбөг тоглодог. Тэгэхдээ онол бид хоёр бол найзууд. Дээрэс нь би танаа цуглааны пастор, Инх жаргал пастортай Монголын пастор ахлагчдын холбооны удирдах зөвлөлд хамтдаа үйлчилдэг ийм пастор байгаа. Тэгээд бас яг энэ бүхүү боломжийг ашиглаад Инх жаргал пастрыга Монголын бас пастор ахлагч нарт үйлчлэх боломжийг олгож өгдөг цуглааны ах дүүс нар та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улсад алгач хамтаа пастортай тий байхгүй ч гэсэн бид нар чи амар нүүрэн дээр нь хийх биш байхгүй л ярина шүү дээ тийм ээ. Пастор маань Солонгост явж байгаа бах. Тэгээ Монгол улсад 457 пастор үйлчилж байгаа. За нэг 55 орчим нь Улаанбаатар хотод
45 орчим нь одоо хөдөө орон нутагт тийм ээ үйлчилж байгаа. Одоо Монгол улс чинь 2020 оны судалгаагаар 45,000 гаруй итгэгчтэй байгаа. Тэгээд тэрний ерөөсөө 1% пасторд байгаа шүү дээ. 10% руу хүрэхгүй. За тэгээд энэхүү одоо бас чухал үйлчлэл цөмийнхаа пасторыг үйлчлэх боломж одоо олгодог та нартаа маш их баярлалаа. За тэгээд цугаараа хамтдаа эзний үгийн өмнө залбирцгаая. Бидэнд санаа тавих сэтгэл тавих маш олон зүйл байгаа боловч яг энэхүү цагт эзэн бас бидний амьдралыг өөрийнхөө үгээр дамжуулан өөрчлөхийн төлөө хамтаа залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь танд баярлалаа. Та бидний гэмтнүүд, нүгэлтнүүд байхад өөрийн цорын ганц хүүгээ бидний төлөө өргөл болгосон танд баярлалаа. Түүний дотор бидэнд өгөгдсөн уучлал, нэгүсэл, мөнх амийн төлөө танд талархаж байна. Эзэн минь бид нар энэ дэлхийд амьдрах он жил өдрүүддээ эзэн минь таны гэрчлэн амьдарч өөрсдийнхөө амьдралын өдрүүдийг таны өмнө тааламжтай бас бусдад гэрчлэлтэй амьдрахын тулд та яг энэ цагийг та ашиглаж өгөөч. Энд байгаа хүн нэг бүрийн зүрх сэтгэл, сүнс санаа бодол, бие махбодыг та шинчлэн өөрчилж өгөөрэй. Тэгээд эзэн минь бидний оюун бодол таны амьд үгэнд анхаарал хандуулахад садаа болох олон зүйлсээс та биднийг хамгаалж өгөөрэй. Тэгээд энэхүү цагийн төлөө танд талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За би пасторын үйлчлэл хийгээд одоо нэг бараг 19 жил рүүгээ явж байгаа. За тэгээд энэ хугацаанд би ингээд сүмд одоо ингээд 30 жил явж штэ. Хүүхэд байхасаа л явлаа. Тэгэл ингээд зөндөө дагалдуулалтын материал, итгэлээр өсөх, бусдыг дагалдуулах олон материалыг ер нь сурж явсан. Тэр нь ч их сайн гэж боддог. Гэхдээ одоо 10 хэдэн жил пасторын үйлчлэл хийгээд явж байгаа хүний хувьд тийм ээ яг Монгол итгэгчнэр Монгол хүмүүсийн бас онцлог тий сэтгэхүйд нийцсэн одоо Библийн хичээл байвал зүгээр юм болов гэж бодоод өөрийнхөө сүмийн төвшөнд би нэг тийм 4 үе шаттай сургалт бэлдсэн юм байна. Тэгээ хүмүүс миний энэ сургалтын нэрийг сонсох дээр жоохон инээгээд байдیں۔ Гэхдээ зүгээр за Библиэр одоо ингээд итгэгч хүний амьдралыг хүүхэд өсөхдөө их зүйрлж хэлсэн байдаг байхгүй. Тэгээ би бас яг түүнтэй адилхан зүйрлээд одоо манай сүмийн 4 үе шатаа сургалтын нэгдэх нь юу юм бэ гэхээр манай сүмийн нэгдэх сургалт нь юу юм бэ гэхээр хилд орсон итгэгч гэсэн сургалт байд. Миний анзаарснаар олон итгэгчнэр сүмд яваад олон жил болсон мөртлөө ерөөсөө хилд орохгүй итгэгчнэр яваад идэг. Хэрэв таны хүүхэд төрчөөд хилд орохгүй бол та яах вэ? Санаа зовн тийм ээ. Олон эцэг эхчүүд яана манай хүү ойрогч байгаа мөртлөө хилд ордог вэ? Аав ээжээ гэж шилдэггүй яана пастра ягаад ингээд яриад явчихдаг. Зарим ирээд пастра манай хүүхдүүд ой гарцсан мөртлөө явахгүй юм гэж тэгтэр би тэгдэг байхгүй. Насаараа явах юунд нь яардаг. Хүн санаа зовдөг тийм ээ хүүхдийнхээ өсөд яг түүнтэй адилхан итгэж хүн бол эхлээд яах ёстой вэ? Хилд орох ёстой. Тэгээ миний ажигчнаар олон итгэгчнэрээс хилд орж өгдөг. Хилгүү даатаа шиг юмнууд л байгаа. Тэгээд хүн өндөр гүйж өгөөд миний төлөө залбирч өгөөч гэл ингэж өгөөч. Тэгэхээр манай чуулганы сургалтын хилд орно гэж юу хэлээд байгаа вэ? Хилд орсон итгэгч гэж юу хэлдэг вэ гэхээр нэгдүгürt яг залбирч сурсан итгэгчийг бид нар хилд орсон итгэгч гэж яриад байгаа байхгүй. Хилд орох тийм ээ залбирч сур. Хүн бол өөрийнхөө төлөө болон бусдын төлөө ганган залбирч сурах хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө төлөө залбираад эзнэр өрөөгдсөн олон итгэлийн баатруудыг мэднэ тийм ээ. Хасакаха өвчтөө багтаа өөрийнхөө төлөө залбираад амьдрал дээр 15 жилиг нэмсэн санаж гин үү? Библиэр юусе өөрийнхөө төлөө ганган залбираад эзнэр өрөөгдсөн хүмүүс зөндөө байдаг тийм ээ. Ибэсгээ нөхөр байна. Эзэн минь би ингээд энэ олон хүүхдийн дунд тий ихээсээ төрөхдөө жоохон хэцүү төрсөн. Гэтэ та намайг өрөөгөөч гэсэн баг. Эзэн түүнийг өрөөсөн учраас тэр яах вэ? Ах トゥ гээсээ илүүгээр яасан бilé? Хүндлэгдсэн баг. Хин хүндлэгдсэн бэ? Израильчуудад хүндлэгдсэн. Улс үндэстэндээ хүндлэгдсэн. Тийм учраас хүн өөрийнхөө төлөө залбирх шээ. Хоёрдугаарх нь бусдын төлөө залбирх шээ. Хүмүүс нөхрийнхөө төлөө, эхнэрийнхээ төлөө, өөр хүүхдийнхээ төлөө залбирч чаддгүй. За та аав хүн байна даа өөр хүүхдээ нэг сайхан өрөөчгдөө гэдэг тэр инээгээд байдаг пастор таад аав хүн өөр хүүхдээ өрөөхгүй бол үр удам нь яаж өрөөгдөх вэ мөн үү? Итгэгч аав нар үр хүүхдээ өрөөж сурах хэрэгтэй. Үр хүүхдийнхээ төлөө залбир сурах хэрэгтэй тийм ээ. За тэгээд бид нар бол залбирсан итгэгчийг хилд орсон итгэж. Хоёрдугаарх нь ямар итгэгчийг бид нар хилд орсон бэ гэхээр магтан
дуулж хүндэтгэлийг ойлгодог ирчүүдийг бид нар яах вэ? Жинхэнэ эмэгтэйчүүдийг бид нар жинхэнэ хилд орсон итгэж гэдэг. Монгол хүмүүс ярьдаг чинь нэг найранд 3 дуутай, наадамд 3 даваатай байна гэдэг шиг те. Итгэж хүн бол сүмд орж ирээд эзнийг магтан дуулж хүндэтгэж чаддаг байх шээ. Олон итгэгчнэр ерөөсөө тийм юм чаддгүй. Сүмд орж ирээд ингээд суугаад хуруу гараа оролдоод, уцаа оролдоод ингээд те. Ерөөсөө залбирал магтаал гэж юу мэдэхгүй. Сүм 5-аас дээш жил болох төр бүр дүжигчдэг. Ингээ нөгөөдөл нь магтгаад ингэнгүү тойн ингээд яв. Ингээл юу болж байгаа ойлголт мэдэг байд. Тэрдгийг бид нар яах вэ гэхээр хилд ороогүй хөөрхий даада бүр нятлахаараа байгаа амтан. Заримдаа хүмүүс ерөөс өсдөггүй. 3 дахь нь хилд орсон итгэж юу хэлээд байгаа гэхээр сайн мэдээ ярихыг яах вэ? Сайн мэдээ ярьж чаддаг итгэгчийг бид нар хилд орсон итгэгч. Тэгээ итгэгчдийг ингээ сайн мэдээ ярьж байгаа нь бутас сонсох тэр ингэж яаж. Чи сүмд явал эзэн чамайг ерөөнө. Чамайг ивээ. Чамайг машинтаа уулгана, юутай уулгана. Магадгүй тийм юм болно л да. Гэхдээ тэр 4-5 дахь нь баг. Бусад сайн мэдээ ярина гэж юу гэсэн үг вэ? Христ юуны төлөө? Тэ? Христ бидний амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Мөнх ам. Энэ гэхдээ бид нар гараар хийсэн бүтээгч бүх юм орхиод явна. Тийм биз дээ. Эндээс бид нар юу ч авч явахгүй. Бүгжөө хүртэл орхино мөн үү? Насаараа зүйлсэн аав ээжээс уламжиж авсан юмаа хүртэл бид нар орхино. Харин бид нар энэ дэлхийгээс нэг юмыг олж аваад явах хэрэгтэй. Тэр бол мөнх ам. Эсвэл та мөнх амийг авна, эсвэл та мөнхийн зовлон авна. Тийм учраас та энэ сонголтын өмнө амьдрах ёстой гэдгийг ярьж өгч ёстой. Бурхан тань хайртай гэдгийг хэлж өгч ёстой. Та бол хайрлагдсан хүн гэдгийг хэлж ёстой. Гэтэл хүмүүс сайн мэдээ ярьж ийн гэл чи гимтэл гэдэг юм. Үнэн л дээ. Гэхдээ тэр чинь хоёр дахь нь. Нэг дахь нь юу юм? Бурхан биднийг хайрлсан. Тийм биз дээ. Библи Йог номын 3:16 дээр энэ гурвыг хэлдэг хүнийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр хилд орсон итгэгч буюу итгэгчтэй энэ гурван чадварыг хамгийн түрүүнд эзэмшүүлэхийг зордсон баг. За чи нэг залбир. Бүр аргаа бараа чи залбирч чадахгүй цээжил. Хоёр залбирлыг цээжил. Эзний заасан залбирлыг, Эбесийн залбирт хоёрыг цээжил. Мөн үү? За тэгээд дараа машиндаа суугаад залбир. За ийм. За хоёр дахь сургалтынхаа нэрийг бид нар юу гэж хэлсэн? Нэгдүгээр хилд орсон юм чи одоо яах ёстой вэ? Хөлд орох ёстой. Хөлд орсон итгэгч. 3 дугаархыг бид нар яах вэ? Тусд орсон. 4 дугаархыг яах вэ? Бие даасан итгэгч гэж нэрлэдэг. Зарим хүмүүс ерөөсөө хөлд орж өгдөггүй. Сүмд бас олон жил орсон мөртлөө тийм ээ. Хөлд ерөөсөө ордгоо, босоод явж чаддаггүй. Айл одоо ингээд гараараа газар самардаад байж байгаа юм шиг. За тийм учраас өнөөдөр бид нар яг хөлд орсон итгэгч юу вэ гэдэг тухай яах вэ? Хамтдаа сурна. За 3 дугаарх нь бол яах вэ? Тусд орсон итгэгч гэж. Бидний үр хүүхдүүд ингээд том болгоцсонмаа уг нь яах вэ? Тусд ордон шүү дээ, тийм үү? Гэтэл зарим айлын хүүхдүүд ерөөсөө тусд ордгоо тий. Ээж аав нь өсөглөө, сургууль соёлд оруулаа, ажил төрөлтөө болголоо, цалин аваад цаашаа. Мөн уг нэг ёс байдаг шүү дээ. Анхны цалингаараа аав ээжтэй нэг тийм ээ цайс уу авчирж өгдөг мөн үү? Анхны одоо намайг гарын минь ганцхан төлөвийн дөрөөн дөргөж өгсөн та хоёртоо баярлалаа эднэр гэдэг нэг тийм сэтгэл байдэн шүү дээ. Сүүлийн үед ерөөсөө байхгүй болчих. Цалин аваад гол тийм ээ өлсөд сангах дээр хүрээд ирнэ. Арай гайгүй болох дээр таг туг цаашаа нэг айлын тийм хүмүүсд мэдгүй. Мэднэ. Зарим сүм итгэгчрийг тийм бит шин. Сүмд орж ирээд эзэн дотор өрөөгдөөд, өөрчлөгдөөд, ивэгдээд ингэснээр ерөөсөө мартцсан. Даад алгуулчихна. Гүчи чи сүмдээ ирэхээ хайчих. Тийм чухал ажил, ийм чухал ажил гэж алгуулт. Тийм ч амьдрал минь ийм ч юм мэн гэ, тийм ээ. Тэгээ өргөлөө өгөхгүй. Тэгээ нөгөөт нь өргөл нэх их мөнгө биш шүү дээ. 100 төгрөгний 10 төгрөг л. Сая төгрөгний 100 мянга. Найзтайгаа цуг суугаад хоол идвэл 100 мянга өстэй. Найзтайгаа суугаад буу халуул явах вэ? 2 цаг үстэй. Тэгэхэд эзний сүмд ирээд цаг магтаж чадахгүй. Эзний сүмдэр ийм нэг тийм одоо тусд ордгоо нэг хүүхдүүд байдэн штэ. Тэгээ тусд оръё гэж бид нар заад юм ба. Чи одоо сүмд 5 жил 10 жил боллоо. Тусд орооч. Тийм ээ. Дараа нь бие даасан тий итгэгчнэр байна. Ингээ юмыг олж хараад тий онгорхоо цаархааг нөхчдөг. Мөн үү? Нэг орж ирээ за энд нэг юм асуудал би энийг ингэчээ. Энэ нь тоостой байгаа юм байна. Би нэг аччихъя гэдэг ухамсар баг. Аль эдгээр ингээгүй бахтаа гэж яваад. Энийг хийдгүн бахтаа гэж ийм итгэгчнэр мэдгүй. Цоорхоо зогсож мэддэггүй. Тэгэхээр ийг өсөх шүү дээ. Бид нар заримдаа нэг тийм хүүхдүүд. Би ч гэсэн бас аав хүний хувьд хүүхдүүдэд хэлдэг. Ой, манай хоёроо тусд орно уу? Бие даано уу?
Ээж явсан ч хоолоо хийн үү? Мөн үү? Ээж явангууд хамаг юм аваа явцдаг те. Тогоо шанаа бүх юм нөө. Тийм байж юусоо бол. Итгэж хүн өсөд төлөвшөх ёстой. Амен. Ягаад гэвэл эзэн биднийг ингэж өсгөх ёстой. Гэтэл зарим хүмүүс өөр талбарт өсөд идэг мөртлөө итгэлийн талбартаа явах ба. Өсдөггүй. Тийм учраас Паул өөрийн дагалдагч Тимотед юу гэж хэлсэн бэхээр Тимот дүү минь, хайрт хүн минь би чам нэг юм хэлье. Биеийн дасгалаас илүү итгэл сүсгийн дасгал чухал шүү гэж хэлсэн. Амен. За тийм учраас өнөөдөр бид нар хамтдаа Бурхны хүсэлд хөтлөгдөх нь буюу хөлд орхон гэсэн сэдвээр ярилцъя. Итгэж хүн хөлд орно гэж яг юу гэсэн үг вэ? Хөлд орно гэж яг юуг яриад байгаа вэ гэдэг 3 сэдвийн хүрээнд яриа. Нэгдүгээрх нь итгэлийн амьдралаар хүн хөлд орноо, босоод явдаг болно гэдэг маань юуг хэлж байгаа вэ гэхээр нэгдүгээр Христийг даган дуурайх амьдралыг өөрийнхөө амьдралын үлгэр загвар болгох шүү дээ. Заримдаа хүмүүс Христэд итгэгч мөртлөө Христийг өөрийн амьдралынхаа үлгэр загвар ерөөсө болгодог. Одоо хин тэгж хэлсэн. Одоо тэг нэг алдартай хүмүүс байдаг шүү дээ нэг тийм ээ. Гэхдээ амьдралдаа зөндөө алдаатай, гэхдээ зөндөө амжилт гаргасан мөнгө төвөргөний ч юм уу тийм хүн тэгж хэлсэн гэл. Библийн үгнээс илүү тийм хүмүүсийн үгийг ингээд модель болгоцсон. Би тэрэн шиг болно, энэ шиг болно гэх. Зарим итгэгчнэр бүр ингээд би тэр дарга шигээ болно, найз шигээ болно гэж эд хөрөнгө элдв дээд юмны араас хөөцөлдсөн тий. Энэ юм машинтай болсон, би ийм машинтай болно гэж. Миний холын зорилго бол тийм машинтай, ийм компанитай гэх. Ойрын зорилго бол ийм машинтай тэгнэ. Би та нарт хэлье. Наад чинь байж болно гэхдээ 2 3 4 дахь асуудал байхгүй. Нэг дахь асуудал бол бид нар Христийг даган дуурайх хэрэгтэй. За тэгээ өнөөдөр би бас та бүхэндээ Филиппо номоос хуваалцахыг хүсэж байна. Энэ дотор Филиппо хотод очиж үзсэн хүн байна уу Грекийн? Одоо ч гэсэн байгаа шүү дээ тэр хот маань үзээгүй юу. За би одоогоос нэг 9 жилийн өмнө бас Филиппо хотод очиж үзсэн. Тэгээд энэ ямар хотын яагаад байгуулагдсан? Тэгээ энэ хот яг энэ загтлыг хүлээж авах үед ямар байсан? Очиж үзэх боломж олдсон. Тэгээ эзэн бас та нарт тийхүү боломжийг бас өгөх болтугай. Амен. За тэгээ манай эртний өмнөх одоо буюу тийм ээ Христийн дэлхийд ирэхээс 300 гаруй жилийн өмнө агуу Александр хаан аавынхаа оронд тийм ээ одоо хаан судалд суусан. Аавынх нь нэр хэм блэ? Филипп тий. Тэгээд тэр яасан бэ гэхээр аавынх нь үед мөр зэрэгцсэн одоо тулдаж явсан одоо жанжид генералуудаар Филиппо хотод аваачаад цэргийн ахтын байгуулсан. Ахтын байх. Өөрөө тэгээд өөрийнхөө үеийн цэрэг зайчдыг гой цоглуулаад дайн тулаан хийгээд тэгээд анхны Филиппо хотын тавигдах суурь тавигдсан байна. За тэгээд түүнээс 203 жилийн дараа Ромын эзэнт гүрэн байгуулагдаад хамгийн түрүүнд явах бай. Тэр цэрэг дайчдыг бэлдээд байгаа Филиппо хотыг явах бай. Жохон сүрүүлсэн байна. Устгасан. Тэгээд тэр гой цэргийн академиг юу болгосон бэ? Шорон болгосон. Шорон болгосон яг тэр үед нь эзний дагалдагч Паул Силас хоёр тэнд явах бай. Баригдаж очсон. Тэгээд тэнд баригдаж очичоод яасан бэ? Шорон дотор магтан дуусан чинь Бурхны ариун сүнс ирээд тэдний гав гинжиг явах бай. Чөлөөссөн. Тэгээд тэр үед шоронгийн хянагч байсан залуу Христийг явах хүлээж авсан. Гэх мэтчлэн Филиппо хот бол маш онцлогтой их тийм итгэгчд нь нэлээд баян дуу, хөлжүү тийм одоо итгэгч нартай байсан. Тэгээд анхны одоо Филиппо хотын итгэгч бол Нил ягаан давуу зардаг Людя гэдэг эмэгтэй байгаа тийм ээ. Одоо үртэл тэр Людягийн тосгон гээд тосгонд байд юм байлээ. Тэгээд Филиппо хотын одоо тийм жижигхэн сүм бас явах байд юм байл. За тэгээд би бас Филиппо хотод очисон. Тэгээд Филиппо хот маань ер нь одоо Паулын үйлчлэлд яаж тусалж исэн бэ гэхээр үйлчлэл илгээлтийн ажилд нь холбоотой бүх зардал мөнгийг явах өгж исэн, тусалж исэн ийм цуглаан байсан. Харин түүнийг Ромд баригдаад шоронд орсны дараа Филиппо хотын талаар юу ирсэн бэ? Мэдээ ирсэн. Нөө Филиппочууд чинь асуудалсан. Тэ? Ийм болсон. Тэгээ Паул багш Филиппо хотын 2 дугаар бүлэг дээр Паул Филиппо чуулганы итгэгчтэй би та нарт нэг чухал зүйлийг хэлье. Та нар Христийг дуурайгаач. Христэд байсан шиг бодол санаатай болооч гэсэн. Өнөөдөр би бас танай чуулганы итгэгчдийг бас урайлмаар байна. Хүн Христэд итгэж хөлд орно гэдэг бол Христтэй адил бодол санаатай болохыг хэлж байгаа юм. Бурхан бол сайн бурхан юм.
Бидний амьдралд хэрэгцээтэй үр хүүхдэд маань хэрэгцээтэй зүйлийг бурхан мэдж байгаа юу? Мэдж байгаа. Заримдаа бид нар бурхан тэднэрт маань санаа тавихгүй байгаа юм шиг. Хэрэв би сүмдгээ явчвал бурханы хаанчлалын төлөөгөөд явчвал тэр нь орхигдох юм шиг бодоод байд. Үгүй. Таал тэгж бодоод байгаа болохоос ш бурхан тийм биш байхгүй. Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр бурханд итгэл найдвараа тавьсан бөгөөд түүнд хорогддог нэг нь хизээч ичгүүрд орохгүй гэж хэлсэн. Бид нар дотн мэддэг найз өгтэй хэлсэн. Миний найз бол тийхгүй гэд. Хүнээс хов сонсохдоо тий. Миний найз бол тийхгүй би мэддэг. Яг тэрнтэй адилхан бидний мэдээд байгаа зүйл юм битэр бурхан бидний амьдрал санаа тавьдаг шүү. Танд маш их хайртай шүү гэдгийг хэлмээр. Би хэлдэг. Хүмүүстээс хэлдэг. Бурхан танд хайртай гэдэгт та итгээрэй. Олон хүмүүс бурхан өөрт нь хайртай гэдэгт итгэдэггүй. Харин би танд хэлье. Итгээрэй. Тэр таныг болно. Таны гэр бүлийг хайрлж санаа тавьдаг. Тийм учраас Египтээс гарсан номын 20 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр надад итгэж найдсан хүмүүсийг би яг мянган үед нь буюу таны өрөөдмийг мянган үед нь бурхан хардаг бурхан байхгүй. Амен. Бид нар бол одоо ач мачцээг л харна шүү дээ. Тэрний цаат матыг зарим сайн мэдхгүй те. 4-5 уяа үзвэл одоо боо юм болдог гэжтэй. За тийм учраас бид нар энэ дэлхий дээр амьдрах хугацаанд өөрсдийнхөө амьдралд санаа зовхоос илүүтэйгээр нэг харах ёстой зүйл нь би Христтэй адил бодол санаа байна уугүй юу гэдгээ бодох шүү дээ. Бид нар Христтэй адил бодол санаатай байвал тий бид нар хөлд орж эхэлж байгаа юм. Энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хэлсэн байна. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхрөл, инэрэнгүү болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж ажил хайртай байж нэгэн бодолтой байж намайг гүйцэд баярлуул. Юу ч амин санаархал эсвэл ихэрхэг зангаар бүүхий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гүйж үзэн хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус. Харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж хэлсэн байна. Амен. Бидний эзэн ийм л бодолтой байхгүй. Бид нар заримдаа Христ ямар ингэж Христ үргэлж бусдын бодлыг явах вэ? Дээр тавь. Тэр танд анхаарах ёстой. Та түүнд анхаарвал эзэн танд анхаарал явах вэ? Хандууд. Тийм учраас хөлд орсон итгэгчийн эхний зүйл бол Христтэй адил болох буюу үйлчлэх сэтгэлтэй байдлыг хэлж байгаа. Филиппо чуулганы итгэгчнэр хэсэг хугацаа өнгөрсний дараа Христийг даган дуурайж бие биендээ үйлчлэхээ болж эхэлсэн. Бие биенийхээ өмнө ихэрхэг зан гаргаж эхэлсэн. Бие биенээсээ өөрсдөөсөө дээр гэж яах үзсэн. Би энээс дээр. Энэ бол ийм. Мөн үү? Гэтэл Библи юу гэж хэлдэг вэ? Та нар өөрсдийнхөө дунд Христ итгэлдээ алагчлал бүү гарга гэж хэлсэн. Гэтэл Филиппо чуулганы итгэгчнэрийн дунд байсан гол асуудал юу юм бэ гэхээр тэд нар яах вэ? Нэг бодлого болсон, сүнсний нөхөрлөлгүй болсон, өрөвч сэтгэлгүй болсон, бие биендээ ихэрхдэг болсон. Тийм учраас Паулагч өөрийнхөө загтлаар Христ Есүст байсан тийм бодолтой та нар байгаарай гэж хэлсэн байна. Хүмүүс яагаад чи Христэд итгэж явах итгэлийн амьдралд ийм байдал руу халтарч орох гээд байдаг. Бид нар бүр Есүсийг дагж исэн 12 дагалдагчийн тухай бодох юм бол тэд нар ч яах вэ? Бие биенийхээ дунд өрсөлдөөн гаргаа зогсохгүй тийм ээ. Тэдний гаргаж байгаа зан хандлага үйлдэл нь арайчтай гэмээр байдал руу орж исэн тийм ээ. Тэр битгээл тэд нар хоорондоо өрсөлдөж эхэлсэн. Энэ Есүс бидний Есүсийг дагаад байгаа бид 12-ийн хэн нь арай илүү агуу юм. Энэ дотор хэн нь удирдахч байх юм. Тийм үү? Тэгэд бүр юу вэ? Есүс дээр бүр очиод Зебедийн хоёр хүү очингуудаа таны хаанчлалын баруун зүүн гарт манай хүүхдийг суулгаач гэж ээжийнхээ хүртэл тэр өрсөлдөөнд татан оруулж ирсэн байгаа шүү дээ. Ээж би хэлчих гэхдээ болохгүй байна. Та харин очиж Есүс дээр очингуудаа манай хоёр хүү баруун зүүн гартаа суулга гэд хилээд өгөөч гэд Зебедийн хоёр хүү ээжийнхээ тэр өрсөлдөөнд явах татаж оруулж ирсэн. Чуулганы итгэгчид заримдаа тэгдэг. Өөрөөсөө хэлж чадахгүй юм аа явах. Бусдыг татан оруулж ирж яриулдаг тийм үү? Тийм учраас би та бүхэнд хэлье. Энэ үнэхээр байж болшгүй. Тэгээд Есүс бүр аргаа бараад мэдж байгаа шүү дээ. Та нар миний мэдгүй юм бити яриад гэсэн. Миний баруун зүүн гарт би ч мэдгүй шүү дээ. Тийм учраас та нар бити өрсөлдөө хийж мэдгүй зүйлийг гаргаж ирээд идэг. Тийм учраас тэгж болохгүй шүү гэж хэлсэн. Дараа нь бүр Есүсийн дагалдагч нар бүр ингээ бардамнаад, сайрхаад бүр ингээд өөрсдөө ямар байснаа мартаа те. Есүс 12 дагалдагч нэг олигтой амьтан байгаагүй шүү дээ.
Тэгээ Есүсийг дагаж явж байснаа гинт тэд нар хот хотоор орохдоо эдгээр бидэнд хүндэтгэл үзүүлсэн Тэнгэрээс гал болгочихгоо гэсэн. Хүн тэгж муухай эвдэрсэн байгаа шүү дээ. Мөн үү? Би дарханд очиод дархныхаа намайг хүндлэхгүй байна. Би гал болгох гэхгүй шүү дээ. Тэгэж Есүсийн дагалдаж тэгсэн бэлээ. Та нар Библийг уншаарай. Би хүн гүтгээгүй шүү заяа. Тэгсэн чи Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр юу яриад байна? Тэ? Та нар бусдыг хайрлах ёстой шүү дээ. Та нар юунд хоорондоо өрсөлдөөд байгаа юм бэ? Би биенийхээ хөлийг би таны хөлийг угаасан шиг би биенийхээ хөлийг угаах төвчөнд хүртэл чуулган дотроо даруухан байцгаа гэж хэлсэн. Амен. Би чуулган дотор бардамнан сайргаад яах юм бэ? Тийм шүү дээ. Бид нар сүм дотор тэгээд яах юм бэ? Би өөрөө нэг компани байгуулад ажиллаж байгаа ажил төрөл ярьж байгаа биш дээ. Би эзний чуулган дотор би биенийхээ хайрлан урамшуул зоригжуулах ёстой газар. Би бусдаас өөрийгөө дээр гэж бодоод яах вэ? Тийм биз. Израилийн хаан Давид өөрийнхөө хаанчлалын хамгийн оргил үедээ юу гэж хэлсэн бэ гэхээр би энэ газарт хэд ганцхан зүйл хүсэж байна. Тэр бол эзэн минь би таны сүмийн өргөөний үүдэнд те таныг ингья гэж хэлсэн байхгүй. Сүм бол даруй байдал уу, дуулууртай байдал байх газар шүү. Христийг дуурайн дагах газар шүү. Энэ дотор ямарваа нэгэн бардамнал сайрхал байх ёсгүй шүү. Христэд итгэгчүн чуулган дотор ийм байж чадвал нийгэмдэр тийм байж чаднаа. Яагаад гэвэл бид нар хүмүүс Бурхны бүтээл гэдгийг ойлгоно. Бурхнаар итгэж олон үл итгэгч биш байсан, Бурхнаар хайрлагдсан гэдгийг бид нар ойлгодог хүмүүс болно. Филиппо чуулганы итгэгчдийг Паул агш ийм байгаач гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр хөлд орсон итгэгч гэдэг бол үйлчлэх сэтгэлтэй бөгөөд чуулганд үйлчлэх үйлчлэлээ яг Христ шиг даруй бөгөөд дуулууртай байх руу өөрийгөө чиглүүлж чаддаг итгэгчийг хэлдэгэ. Даруй байдал гэдэг бол хүний хандлага байх шүү дээ. Харин дуулууртай байдал гэдэг бол миний үүрэг гэдгийг ойлгох шүү дээ. Заримдаа бидний хандлага бардамналаар явцдаг. Заримдаа бидний үйлдэл маань дуулуургүй дураараа болчих гээд байдаг. Өнөөдөр бид нар үр хүүхдүүдэд харахад тийм байвал яах вэ? Би хар нялгаас нь өсгсөн хүүхэд маань надад бардамнах хандлага гаргуул яах вэ? Надад дуулуургүй хүүхэд болвол яах вэ? Та нар юу гэж бодож байна? Тэнийг өөрчлөгдөөсэй гэж та бодно үстэй. Бид нар хүүхдүүдэд тийм болохгүй тул багаас нь эзний замаар замнуулах ёстой. Бид нар багаасаа үр хүүхдүүдийг сүм ямар байдалтай ирж ямар байдалтай байх ёстой гэдгийг зааж өгөх ёстой. Үр хүүхдүүд маань сүмд орж ирээд даруухан болдог. Би сүмд байжтэй гэд бие барьдаг. Сүмд орж ирээд энэ бол Бурхны газар штэ гэдгийг ойлгодог. Тийм хүүхдүүд болж өсгөн хүмүүжүүлэх ёстой. Би бас хоёр охиндоо бас л үнийг явах зааж ав. Би аав хүний хувьд тийм ээ одоо эцэг хүний хувьд үр хүүхдүүдтэй бас бидний заах ёстой хамгийн том үнэт зүйлс бол эзнээс эмээх өгш. Эзний замаар замнуулахыг үр хүүхдүүдэд бид нар ид хөрөг машин тэрийг илдэв дээдийн юм боломж байвал үг болохгүй бол тэрийг чухалчлаад хэрэггүй. Яагаад гэвэл тэр бүхэн амьдралны хэрэг болдгоо. Харин эзнээс эмээх эзний замнаар замнсан амьдрал нь тэр хүүхдийг өрөөж ивэх болно. Амен. Заримдаа бид нар үр хүүхдүүдэд дураараа өсгөж байна. Өөрт олдсон боломжоор тэднэрт юм үнгүй олддог. Юм тэг хөдөлмөрлөхгүй байдığım шиг ойлголтуудыг явах өгч байна. Түүний үр дүнд үр хүүхдүүд маань дураараа ийм зантай болж өсөж байгаа. Бид нар тэгэж болохгүй. Эцэг Христэд итгэж хүмүүс бид нар эзэн дотор даруй дуулууртай байж үр хүүхдээ эзний замаар замнуулахын тулд бид нар өөрсдөө тийм байх ёстой. Надад одоо үр хүүхдүүдтэй хоёр охиндоо өгөх юмнууд байгаа. Тэгээ тэр юу юм бэ гэхээр 2003 оноос өнөөдрийг хүртэл чимээгүй цагийн дэвтэр маань байдаг байхгүй. Би энэ хорвоог нэг өдөр орхино. Тэр үед миний хоёр хүүхэд миний тухай хин нэгэнд яриул. Миний аав эзэнд итгэдэг хүн байсан юм аа. Тэр эзний үгийг өдөр шөнөгүй судалж Библийг бичдэг хүн байсан юм аа гэж хэлвэл би баярлана. Тэрнээс иш манай аав нэг машинтай, тэрэгтэй, компанитай тэ надад байр маяр үлдээсэн. Хүмүүс тэгж л ээдэн штэ. Үгүй сайн байна. Гэхдээ түүнээс илүү чухал зүйл бол эзэнд итгэлийг явах үлдээх штэ. Тэгээ би хоёр охиндоо хэлдэг. Миний хоёр охин аавыгаа мөнгөрсний дараа аавынхаа энэ олон чимээгүй цагийн ад тийм ээ.
энүүгээр ном болгож бичээрэй. Энэ Даавынх нь бусдын төлөө залбирсан залбирал, сүм чуулгандаа үйлчилсэн үйлчлэл, хуваалцсан Библийн ишлэлүүд аавынх нь нулимс байгаа шүү гэж би хэлдэг баг. Өнөөдөр надад 2003 оноос өнөөдрийг хүртэл 17-8 миний чимээгүй цагийн дэвтэр байна. Тэгээ би гэртээ манад ингээд хүмүүс ирэнгүүт би хүмүүст үзүүлдэг байхгүй. Би яг саяхан нэг манай дүү манай ирэх үед хэлсэн. Хей дүү минь би чиний төлөө 2004 онд илүү 5 онд чамайг Солонгос явуулж өгөөч гэж залбирч ирсэн байж. Би тэр үед чамд туслах мөнгө байгаагүй л их олигтой амьдраагүй байсан. Өөрөө одоо утасны мөнгөө яа гэж хэлсэн ч гэсэн ахт нэм сэтгэл байсан шүү. Үзүүлдэг байхгүй. Би 2 октодоо үзүүлдэг. Та хоёрыг төрсний дараа аав нь та хоёрын төлөө ингэж залбирч ирсэн байж шүү. Харж гинүү та хоёр. Өнөөдөр энэ биелсэн биш үү? Эзэн дүргэлж итгээрэй. Би та нарыг хэлмээр байна. Эзний үгийг унш, судал, бич. Хүмүүст үлдээ, гэрч үлдээ. Тийм учраас ах トゥ унараа бид нар үйлчлэх хандлагатай байхын тулд бид нар явах. Даруй байна гэдэг бол даруй байх биш. Дууга байна гэсэн үг биш. Даруй байна гэдэг бол эзний замаар замнууж үр хүүхдэд твний замаар замнуулахыг хэлж байгаа шүү. Дуулууртай байна гэдэг бол эзэн өөрийн зүйлд өөрийгөө захируулах хандлагыг хэлж байгаа. Тийм учраас хөлд орсон итгэгчийн нэгдэг шинж бол даруй хандлагатай харин дуулууртай байдлыг үүрэг оройл юмаа гэдгийг ойлгод юм аа. Амен. Хоёр дахь нь Бурхны үгийг орхигдуулахгүй байж сурах ёстой. Бурхны үгийг зарим хүмүүс Христэд итгээд сүмд явахдаа эхлээд үед айгүй их сайн Библи явах, уншдаг. Айгүй хөөрхөн явах, залбирдаг. Хэсэг хугацаа өнгөрсөхийн дараа Библи уншихаа бодоод залбирхаа болчихдээ. Яагаад тэгдэм бүү мэд энэ бол сатаны залмих гэж би боддог. Хүнийг үгээс холдуулцдаг, залбираас холдуулцдаг. Үүнийг Есүс Христийн дагалдагч нар бас хийсэн байхгүй. Есүс Христ хүн төрлөختний төлөө загламаа цовдлогдсон. Тэгээд дахин амьдсан. Тэгээд 40 хоног дэлхий дээр амьдар дагалдагч нартайгаа уулзсан, идсэн, уусан, нөхөрсөн. Тэгээд тэнгэрт очсон. Түүний дараа дагалдагч нар сайн мэдээг яриад тэд нар өдрөөс өдөр дагалдагчдын тоо явах вэ? Нэмэгдсэн. Нэмэгдээ зогсохгүй олон хүмүүс өөрийнхөө эд хөрөнгийг зараад тэдэнд авчирж өгсөн. Маа би хашаа байшингаа зарчлаа. Сүмдөө өгье. Наадгаараа эзэнд итгэсэн хүмүүсийг хооллоораа гэж өгсөн. Тийм үү? Би тийм олон хүмүүсийг бас өөрийнхөө амьдралд харсан шүү. Америкт байхдаа. Ерөөс Америкч нэгэд хүний юмыг авна гэж бодохгүй. Ээж аав нь өөрийг нь өсгөж өгсөн. Ингэсэн болоо. Ээж аавын байшин бол миний мэдэх хэрэг би өвлөн гэж бодохгүй. Тэгэд өөрсдийнхөө амьдралыг хөөгөө явуулдаг. Эцэг эхчүүд нь өөрсдийнхөө байрыг өөрийнхөө сүмд явах гэрээсэлдэг. За намайг ингээ мөнхрөнгүүд миний одоо энэ үд хөрөнгийг сүмдээ гэрээсэлж байна. Тэгээ сүм мэдтүгэ гэд ингээд өгдөм байлээ. Тийм учраас үнэхээр яг анхны чуулган бас тийм зүйлүүд болсон. Тэгсэн чинь тэд тэр мөнгөөр явах. Хавийн амьдтыг хоолоод ундлаад яваад байсан гэтэл дотор нь юу болсон бэ? Маргаа мэтгэлцэн болсон. За тийм учраас үүнийг Үлс номын 6 дугаар бүлгээс харъя. Эзний үгийг орхигдуулах дээр итгэгч нар ямар байдал руу ордог вэ гэдгийг Библи заан хэлсэн байна. Би та нарт хэлье. Залбирахгүй эзний үгийг орхигдуулвал таны амьдралд асуудал заавал гарч ирнэ. За би та бүхэнд Үлс номын 6 дугаар бүлгээс уншиж энэ дээр ингэж хэлсэн байна. Шав нарын тоо олширсан өдрүүдэд грек хэлтэй юудэчүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтэнтэй тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг юу гарав гинөө? Гомдол гарав. Энэ дотор гомдолтой хүмүүс байгаа юм. Энэ нэг жаргал чи ямар сони юм бэ? Пастор муу юм уу биш юм уу? За дараа цааш нь ингэж хэлсэн байна. Тэгэхэд 12 илч бүх дагалдагчдыг дуудаж ширээнд үйлчлэхийн тулд Бурхны үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм байна. Тиймээс ах トゥ нараа сүнс болон мэрэгүү ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий 7 эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд тэдэнд энхүү үүргийг тэдэнд хариулцвал харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэсэн. Заримдаа бид нар өөр чухал ажлуудыг үг болон залбирлаас дээгүүр тавьчихдаг. Хамгийн чухал зүйл юу гэж
үг болон залбиралд өөрсдийгөө зориулах явдал. Энэ дэлхий дээр үг болон залбирлаас илүү чухал ажил байхгүй гэд та ойлгочоорой. Энэ бол үнэхээр чухал. Бид нар эхлээд эзэн дүүлчил сурна. Дараа нь хүмүүс дүүлчил сурна шүү дээ. Миний итгэлийн амьдрал 2-3 ном маш их хэрэг болсон. Тэрний нэг ном нь болох тэр Бурхны хайж байгаа хүн гэдэг ном баггүй. Тэгээ бид тэр номыг уншсан чинь Бурхан хөөрт нь үйлчлэх хүмүүсийг хайгаад. Бид нар болох тэр бусдад үйлчлэх гээд гүгээд идэв. Эцэнд ерөөсөө эцэнд үйлчлэх гэж юу гэсэн үг вэ? Үг болон залбирал цаг гаргахыг хэлээд байгаа. Тийм учраас Тимотед хэлсэн. Чи биеийн дасгалаас илүү сүнслэг итгэл сүсгийн дасгалыг анхаар. Тэгвэл чи бүх зүйлдээ амжилт олно шүү гэж хэлсэн байна. Тийм учраас бид нар чуулганд хөлд орсон итгэгч гэдэг бол өглөө залбирдаг. Эзний үгийг уншиж чаддаг хүмүүсийг хэлж. Өнөөдөр гэтэл харин зарим хүмүүс өөр зүрээрээ итгэлийн ахан дүүстэй эргэн тойрондоо хүлийн зөвшөөрөгдөнө гэж бодоод байна. Ажил нь амжилттай байж агаар энэ тэнд одоо компани зохицуулж байгаа бизнес хийж тэр тийм чухал юм уу? Тэр тэгээд бас тийм лаг ажил юм уу? Үгүй шүү дээ. Би танд хэлмээр байна. Та энэ дэлхий дээр хийх хамгийн чухал ажил чинь юу гэж? Эзний үгийг уншиж залбирах шүү. Тэгэхдээ би бусад ажлыг битгий хий гэж байгаа юм биш. Би аав хүний хувьд, эцэг хүний хувьд, ах хүний хувьд, дүү хүний хувьд би бусдад туслах болцоотой байхын тулд өдөр шөнө өглөө оройгүй ажиллаж байгаа. Тийм ээ? Би 2-3 ажлыг зэрэг хийж байна. Би заримдаа итгэжтийг залах байна гэж би хэлдэг. Өглөө эрт босохгүй. Орой их тоглоно. Тэгээд бусдын өмнө нэр хүндтэй байх дуртай. Ийм байж болохгүй. Есүс өглөөгөр үүрээр босоод эцгийн өмнө явах. Үгийг уншаад залбирдаг байсан. Тэр өдөржингөө бусдад өөрийнхөө бодлыг биш, тэр Бурхны хүслийг ярьдаг байсан. Тийм учраас Йог номын 17 дугаар бүлэг дээр эцэг минь би таныг таниулахын тулд би таныг гэрчилсэн гэж хэлсэн баггүй. Бид нар болох тэр яадаг. Өөрийгөө л яриад. Найз Солонгос яваад та алаад өглөө шүү дээ. Америк яваад алаад өглөө. Тэр нэг хүнтэй уулзаад тэгээд өглөө л. Тэр чинь тийм лаг юм уу? Тэр чинь тийм чухал юм уу? Хүн болгол хийдэг ажил шүү дээ. Тэ? Гэтэ би та нарт хэлье. Бидний хамгийн чухал ажил, хамгийн лаг ажил бол эзний үгийг уншиж залбирах шүү. Нэг хүний хийдгийг хийчихэл хүнээс илүү хийцэн юм шиг битээдэг. Зарим хүмүүс ингээ Христ итгэждэг нэг хэдэн гуйлагч сууж байгаа гэж утгах гэдэг тийм. Би гайхаад идэх байхгүй. Өөр хамтд өөрсдөө 5 цаасаа зориулж чадахгүй. Тэгэхээр манай чинь 5 цаасгүй мөртлөө газраас олоод бусдад өгөөд байгаа байхгүй. Тийм биз дээ. Өнөөдөр одоо бахан Монгол гайгүй болчихжээ. Ингээд хороо морондоо мөнгө цаас өгөө тэмээ дэмжээд зам хам тавиад хуучин ийм байгаагүй байхад хороонд байсан өссөн цангасан хүмүүсийг хэн хоололж ийсэн? Сүмүүд л хоололж ийсэн шүү дээ. Сүмүүд л Солонгосоос хуучин шингүү хувцас зөөж ирээд өгдөг байсан хүмүүс мартцсан байна. Тийм биз дээ. Нэг итгэгч гэрчилсэн байгаа шүү дээ. Би яг цуглааныхын нэрийг хэлээд явах. 15 жил нэг сүмд явсан. 15 жил тэр бэлэвсэн эмэгтэй 3 хүүхэдтэйгээ ирсэн. Бурхан 3 хүүхдийн 3-ынгийн ерөө живээж Солонгост 3-ынгийн гадаадд сургасан. Хашаа байшинтай болгосон. Тэр ихчийг Бурхан үнэхээр ерөөс. Тэгсэн чинь тэр ихч 15 жилийн дараа сүмдээ юу гэж гэрчилсэн гэж. Би өнөөдөр 11-ийг анх удаа эзэнд өгсөн чинь Бурханы хайрыг мэдэрлээ гэсэн баг. Зарим нь энэ үгийг сонсоо баярлсан байл. Арай болчтой 15 жилийн дараа тэр их эзнэр ивэгчэд 15 жилийн дараа өргөлөө өг сэтгэл төрсөн. Хаалалуя Бурхныг магтъя гэж байгаа. Би бол уйлмар санагдаж байна. Яа бидний сайхан сэтгэл хаачаа вэ? 15 жил сүмд ирж хорогдож, сүмээс ивэгдэж, үр хөвгдөд нь гадаадд сурсан 15 жил тэр эмэгтэй өргөлөө өгөх сэтгэлгүй явсан баг. Хаана вэ? Ивэл нэгс. Өнөөдөр итгэгчнэр Бурхны бидний амьдралд хийж байгаа зүйл талархахаа болжээ. Тийм учраас Паулог юу гэж хэлсэн бэ гэхээр та нар Христийг дөөрэй гэсэн баг. Христ загалмай, бүр загалмайн үхэлд хүртэл дуулууртай байсан. Амен. Тийм учраас Филиппос чуулганы итгэгчдийг юу гэж хэлсэн бэ гэхээр үг болон залбиралд өөрсдийгөө зориулвал юу зөв, юу бурууг
мэднэ гэж хэлсэн. Амен. Итгэж хүний хоёр дахь чухал зүйл бол яг энэ. Хөлд орсон итгэгчл яг эзний үгийг уншиж залбирч чаддаг. Тийм учраас Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр Филиппо номдэр юу гэж хэлсэн бэ гэхээр тэр өөрт нь боломж байсан ч тэр боломжийг ашиглаагүй гэж ингэж хэлсэн байна. Өөр хоорондоо Христээс нь тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүү. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрөлхийг олсон тэрээр өөрийгөө мөхс болгож үхэлд цагалмайн үхэлд хүртэл дуулууртай байваа гэж хэлсэн байна. Амен. Таныг дуулууртай байлгах гол зүйл бол эзний үг ба залбир шүү. Бурхан таныг хайрлсан. Бурхан танаар дамжуулан бусдад өөрийгөө гэрчлэхийг хүсэж байна. Өнөөдөр олон хүмүүс энэ дэлхий дээр амьдрах хугацаанд яах ёстойгоо сайн ойлгохгүй байна. Би та бүхэнд хэлье. Би өнөөдөр ч маргааш ч нэг өдөр хорвоог орхих үе хүртэл надад мөнхийн аим надад байгаа. Би уушлагдсан. Тийм үү? Би хайрлагдсан. Над мөнхийн аим байгаа. Гэхдээ би энэ газар дэлхий дээр амьдарч байгаа гол зорилго юу гэж? Бурхныг хэн гэдгийг бусдад гэрчлэх байхгүй. Бурхан ямар хүмүүсийг яаж их хайрлсан бэ гэдгийг таниулах явдал байхгүй. Амьдралаараа, үйлсээрээ, үгээрээ. Мэдээж надад олдон оноо байгаа. Би тийм төгс биш. Бид нар ч тийм төгс биш. Энэ дэлхий дээр тийм хүн байхгүй. Бид нар алдаа оноон дээр уучлал гуйж чаддаг хүн болж харагдахсан. Амен. Би та нарт өөрхийн амьдралын нэг түүхийг яриа л да. Би айгүй их тийм одоо би ч яг миний насныхан 90-ад онд арчлалын шурганд өрцсөн хүмүүсийг уудаг байлаа шүү дээ. Уудаг байлаа. Тэгээд бид нар ч уух дээр хорвоо дайвалзаад бүгдийг мартдаг. Шатах дээрээ явах бай. Эннээс салъя гэд бүгд хилдэг. Тэгээд маргааш нь явах бай. Мартчихдаг тий. Нэг ийм хүмүүс байсан. Би ч гэсэн яг тэр замыг явах бай. Туулсан. Би бүтсэн өдөр сүм дээр ээж гимшчихэд маргааш нь ажил дээр очиод уучдаг. Тэгээд би 2 нуур гаргаж ин да гэд боддог. Яг л намайг ажиллаж би чинь төмөр замд ажиллаж байсан учраас манайхан мэдгүй шүү дээ сүмийн итгэгч нар. Би сүмд ирэх дээрээ нэг ингээд сайхан нуур гараа угаасан тохирол ирээд байдаг. Цаана нь явах бай. Амар хуурамч амьдрал явж байгаа. Тэгээд бурхан хүний юуг хардаг вүлээ? Зүрх сэтгэлийг хардаг шүү дээ. Гэтэл бид нар юуг хардаг гэж бодоод идэг вүлээ? Миний гадаад байдгийг харж байгаа байхаа гэдэг өглөө нүүр амаад янзлаад байдаг мөн. Зүрхийг харахгүй. Бурханыг зүрхийг хардаг. Гэд ярингууд манайхаа нүүр амаа янзлахгүй сүмдээ ирчвэ. Манайхан ч нэг тийм мушгих айгуу дуртай. Жагаа бас тэр зүрх сэтгэлийг харна гэж ярьсан штэ. Ямар ч хувцастай ирсэн яадин гэж бити бодоорой. Сүмд ирэхдээ хамгийн гоё хувцастай ирээр. Манай монголчууд бид нар л хамаагүй ирдэг. Бараг л 100 халуун байна гэд нүцгэн ирэх бараг шахуу. Мах цагтай явж идэг мөн. Яа, толгонд юу вэ бодмоор. Тэгэхэд солонгосчууд, Америкчуудыг та нар харал. Хамгийн гоё хувцас өмсөд ирдэг хөөх. Юу Крисмас баяр, юу хүн амьтантай уулз Америк эмэгтэйчүүд алтын эмгээ хизээ зүүдэг гэж сүмд ирэхтэл зүүдэг хөөх. Би Америкийн Саут Каролинагийн Гринвилл гэдэг тийм жижигхэн хотод байсан. Тэр хотын сүмийн итгэгчнэр тэгдэг. Хамгийн гоё хувцас өмсөд үс гизгээ янзлаад ирд. Солонгос имэнэр байна тийм ээ. Хөрх үсээ гоё буржилгаад айгүй цэвэрхэн хувцас өмсөө сүмдээ ирд. Манайхан тэгдэг. Тавч мавч хүмсэн. Хаана яваад байгаа юм бүү мэд. Ирчүүд нь хүмүүс тэгээд Америкчууд хамгийн үнэтэй зангиага костюм хийж байгаа бурхны өмнө өмсөж ирд. Бурхны хүндэтгэл тэдний дотор байгаа учраас тэдний гадаад байдал хүртэл явах өөр байгаа шүү. Тийм учраас би та нарт хэлье. Бурхан таны зүрхийг хараа зогсохгүй гаднахыг бас харж байгаа шүү. Халелуя. Тийм учраас ариун сүнсээр дүүрэн хүний нүүр нь явах гэрэлтдээ штэ. Халелуя. Би заримдаа Христэс итгэхээс өмнөх зураг, итгэсний дараах зураг хараад надад аль зураг нь таалагддаг вэ? Итгэсний дараах зураг нь таалагдаад идэх хөөх. Энэ бас арай зуны харч гисэн бас арай гэгэт юм аа. Би та нарт хэлье. Бурхан таныг гоё байх хүсэлтэй байх. Амен. Тийм учраас би та бүхэнд хэлье. Эзний үг бол биднийг олон зүйлсээс хамгаалдаг. Паулог Ром номын 7-р бүлэг дээр хэлсэн. Би ямар хөөрхилтэй хүн бэ? Яагаад гэвэл би сайн зүйл бодоод түүнийгээ
амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнийг би бодохдоо би өөрийгөө удирдах биш, гим намайг удирдах байгааг би олж мэдлээ. Тиймээс Христ миний гим нүглийн төлөө загламад цовдлогдсон гэдэг нь надад өөрийнхөө бодсон сайныг амьдралдаа үйлдэх эрхийг чөлөөг өгсөнд Бурхан алдаршуулт байгаа гэсэн баг. Гим нүгэл бид нар гим нүгэлд байгаагаа яаж мэдэж болох вэ? Гим нүгэл намайг дарамтлаж байгаа гэдгийг бид нар яаж мэдэж болох вэ? Бид нар сайн зөв зүйл бодоод түүнийг амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байгаа чинь та нүглийн боолчлолд байгаа гэдгийг харуулж байгаа шүү. Яг Ром номын 7 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлдэр яг энэ ишлэлийг хэлсэн байгаа шүү. Та нар гаргаад уншаарай заяа. За яахаа одоо яахан дараа нь уншиж бичиж аваад. Би цээжилсэн болох төр шууд хэлж байгаа шүү заяа. Тэгээ Бурхны уучлал миний амьдралд ирснээр би зөв бодсон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх эрх чөлөөг олж авсан. Би Есүс Христэд итгэсэн учраас би архинаас гарсан баг. Би та нарт өөрийнхөө нэг жижигхэн гэрчлэлийг ярьчээ. Цаг маань болж байгаа болов уу? Би хаг та нарт архинаас гарсан түүхээ ярив. Хүмүүс ингээд одоо манай төмөр занд ингээд яаж байгаа бид нар чи ийм уун спрал тавиулна өрөөсөө. Тэгээ бидний цалин ингээ манай гэрийнхээ ирж авдаг байлаа шүү дээ. Тэгэхгүй болоо тэр өндөр цалингаар чи бүгдээрээ ууж ичгэ болдгоо яг тийм юм байсан. За тэгээ би нэг удаа ингээд сүмдээ ирж чичээд яваад байгаа шүү дээ. Уг нь миний зүрх Бурхан дээр байгаа даа. Гэхдээ миний муу зуршил маань намайг ялан дийлээд. Тэгээ би нэг өдөр ингээд сүмдэрээ ирсэн. Сүмдэрээ ирээ суужсэн чи манай пастор 2 дугаар Коринт номын 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлээр номлосон байхгүй. Бурхан биднийг англин үнэр мэт болгосон гэд. Тэгээ би тэр өдөр сууж хагаад би нэр ямар үнэртэй байлээ гэд. Ингээ өөрийгөө үнэрсэн чи авах юм алга. Хүн ер нь өөрийгөө үнэрт юм уугүй юу? Би ямар тэгээд би бүр сүм цуухасаа хурдан номлон дуусаасаа гэд дуусаад би шууд сүмээс явах. Дараад би дарийнхын уулзуурын уулзуур байдэн шүү дээ одоо ингээд тэнд халуун ус байсан байхгүй. Тэгээ бид нар халуун усанд очиод усанд орсон. Би уг нь байранд байсан хүн байхгүй төмөр замд амьдр. Тэгээ би тэнд усанд орсон. Хүү ямар муухай үнэртэй вэ? Тэгээ би усанд орчоод усанд ороод ингээд гараад бас энэ тамхичаа би чинь тамхинд нэг тамхи татъя гэдэг ингээд тамхиа гаргаж ирээд ингээд амдаа чинь нэг тийм татмааргүй муухай юмсан. Тэгээ буцаа хийчээ явж ирсэн. Чи нэг ах өнгөрөхтэй харин надад тамхи байна уу дүү гэд. Тэгээ би тамхиа явах. Гаргаж өгөө тамхинаас гарсан бохгүй би. Тэр өдрөөс хойш би арх уугаагүй тамхи татаагүй. Тэгээ би одоо бодоод тэр хахад би яах тамхи өгөө зөвхөн л хогийн савруу аячихгүй. Тэр хүнд ингээд тамхи өгсөн буруу юм болсон биш. Тэгээ би танарт хэл. Эзний үг тэр өдөр намайг өөрчилсөн. Тийм учраас би үүнийг үргэж санджахын тулд баг охиндоо би англиун гэдэг нэр өгсөн баг. Чи бол Бурхны англиун үнэр мэт миний амьдралд ирсэн шүү. Аав нь чамайг санах болгондоо харах болгондоо Бурхан миний амьдралд юу хийснийг одоо санджахын тулд аав нэмнэр өгсөн шүү гэж би охиндоо хэлдэг. Би тэгээ бас их нэртэй их баярлдаг. Их нэр дээр ингээд хоол идээд ширээний ард урд сууж байхдаа баярлдаг. Их нэртэй чи ер нь намайг харахтаа Бурханд ер нь баярлдгөө гэдэг асуудаг. Гэтэ эвгүй үед асуу штэ. Жохон доромжгүй үед. Тэгээ би хэлдэг. Чи бид хоёр гэр бүл болох үед би Есүс Христэд итгээд эзэн надаас олон муу зуршлуудыг явах зайлуулсан хойно чи надтай суус. Тийм учраас чи Бурханд алдрыг өрөх хэрэгтэй ш. Би тамхи татах гэж мөнгө өрсөнгөө. Арх дар сууж гэр орныхоо юмыг эвдэж агсан согтууд тамд явах тавьсангүй. Харин ч Христ чуулганыг хайрлаа түүнийг төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрээ хайрл гэдэг мандаттай л амьдралаа. Гэхдээ нэг амар сайн чадаагүй ч гэсэн би чамайг амар хэцүү болгоогүй үстэй. Эзэн талархъя амен. Бурхан биднээр дамжуулан бусдын амьдралыг ивэдэг та мэдхүү. Та өөрсдөө таны гэр бүл өрөөгдөн шүү дээ. Таны эхнэр өрөөгдөн, үр хүүхэд, хань ээж ээж аав чинь өрөөгдөн амен. Хүн ер нь их давруу шүү. Тэр цэм итгэгч нар. Манай сүмдийг ихч байсан. Жаха пастраа манай энэ одоо энэ нөхрийг л архинаас гаргачвал би одоо өстө нэр хорвогийн хамгийн жаргалтай ээж болох гээд байна. Тэр нөхөртөө 3 жил зууралцсан. Тэр нөхөр бол одоо өстө янзын нөхөр байсан бохоо. 8 нэрийн дэлгүүр тоос гавж орчоод надад нэг шил арх өгөхгүй бол би энэ тоосыг архилуу лангуураар чи шидлээ шүү гэдэг. Тэнгүүд нөгөө худалдагч нар чи шид мэд гингүүт шүү шидээ. Тэнгүүч өчнөө үнтэй архинуудыг хаглаад.
Тэгээд цагдаад баригдаад нэг өдөр ирж суугаад гараад ирж шít. Нөгөөдгөө чи ямар мөнгө төгрөг авъя гэдэг мөнгө байхгүй юм чи. Тэгээ маргааш юм нөгөөдөр дахиад тоосохтой маргууд бошуухан бүр тэгдэг хүн байсан байхгүй дээр. Тэгсэн чи тэр хүн сүмд яваа Христ итгээд арснаас гарсан. Тэгсэн чи ээж намайг одоо хоол хийгээ гэртээр өөста пастраста их баярлаа шүү. Ёстой их баярлж байна дэстэ би нэр аюу хаз жаргалтай байна маань. Тийм үү хамтаа эзэн талархыг хичээ. Тэгсэн чи яг гардгийн даван дээр пастор танаас дахиад нэг гуйх юм байна. Юу? Их нэртэй л болгочмоор ах юм. Хүний үгүй хичээ та ихнэр яах вэ? Арих уухгүй болсон байгаад нь талархаад байгаа л да. Тэр үйл явдлаас дахиад 2 жилийн дараа намайг гэртээ дуудаад дахиад хоолн дээр. Сайхан хоол идэл ингэ. Хэвээ би хайгуу жаргалтай байна пастраад. Харин тийм би ч гэсэн гоё байна. Тэгээд гоё нөхөрлөө яг гарч дахиад нэг гуйлт байна гэсэн. Юу? Америк явуулмаар ах юм хөвгтэй гэсэн. Би таард хэлмээр байна. Хүн хүсэж болно, бодож болно л доо. Гэхдээ юу хийсэн талархаж сурмаар байна. Амен. Эзний үг биднийг эзний өмнө тэ талархалтай амьдрах руу чиглүүлдэг шүү. Амен. Тийм учраас бид нар Бурхны үгийг тийм ээ орхигдуулах үед бидний зүрх сэтгэлээс талархал гэдэг зүйл холдчихдээ шүү. За 3 дугаархыг яриад өндөрлөе. 3 дугаарх нь хөлд орсон гэтгэж 1-р үйлчлэг сэтгэл ба буюу Бурхны Бурхны дагаж Христийг өөрийнхөө амьдралын загвар модель болгож амьдрдаг хүнийг хэлдэг. 2 дугаарх нь эзний үгийг үргэлж уншиж, түүнд залбирч, Бурхантай дотн харилцаатай байдаг хүнийг хөлд орсон итгэж хэлдэг бол 3 дугаарх нь бусдыг уучлалдаг бөгөөд бусдыг барьж байгуулдаг хүнийг яах вэ? Хэлдэг. Христэд итгэж бид нар заримдаа бусдыг уучлахаа болждаг. Тийм учраас эзний заасан залбирал дээр Бурхан юу гэсэн бэ? Чи бусдыг яах вэ? Та миний өрөөг уучлсаныг би бусдыг уучлаа гэж хэл гэж хэлсэн багт. Маш чухал учраас. Энэ дотор хүмүүс хэн нэгэнд гомдсон хүмүүс байна уу? Талархаж байгаа хүмүүс энэ бүгд гараар гомдсон мөн гарахгүй тий. Яагаад чи сатаны залим их бол гомдлох. Яг еврей үг нь ямар утгатай гэж өрх хавх гэсэн утгатай үг гэдэг юм. Өрх. Христэд итгэж хүний амьдрал аягүй гоё явж идэх гинт адгийн морин сүнс тэдний зүрх сэтгэл рүү юу тавьдаг гэж гомдлыг тавьдаг. Зарим хүмүүс Иесус Христэд итгэсэн мөртлөө бусдыг уучлж чадахгүй амьдраад идэг. Тэгээ бусдыг уучлдаггүй учраас үр жимс гартгүй тэр хүмүүсээс. Бусдыг дагалдуулж чаддаг. Бусдыг урамшуулж чаддаг. Сүмд ганцаараа л ирээд идэг. Хүн чинь 10 жил ирлээ сүмд. Хэнийг дагалдуулаа байхгүй. Гол шалтгаан хүндээ байгаа юм биш. Гол шалтгаан тэр хүн гомдлоо тавихгүй дөө. Та яагаад бусдад нөлөөлөхгүй? Яагаад дагалдагч бэлдэж чадахгүй байгаагаа харах юм бол таны зүрх сэтгэл дотор гомдлоо байхгүй. Хүмүүс аяйгүй гомдомхоо. Тийм шүү дээ. Хүнийг бүр заримдаа гомдол удирддаг шүү дээ. Хайр харагдахгүй, баригдахгүй, хаана байгааг нь мэддэхгүй боловч бидэнд мэдрэгддэг мөн үү? Гин бас яг тийм байхгүй. Бас гомдол бас яг тийм. Зарим итгэгчнэр бурхнаар биш, гомдлоор удирдуулж идэг байхгүй. Гомдсон учраас бусдын сайн сайхныг хараа баярлдаггүй. Ингэж л ээдэн шүү дээ. Тэгэл өөрчлөгдсөн шүү дээ. Ингэж л ээдэн шүү. Тэгдэн шүү. Эмэгтэй хүмүүс гомдох тэр амар яах вэ? Ярина бусдад тэр хүмүүстэй хөгийн амтнд тэгсэн байгаа юм аа. Ирчүүд гомдох тэр яадаг мэдэх үү? Мэдгүй юу? Улмал өнгөрөө болд шүү дээ. Улмал бардам өнгөрөө болдог баг. Харин бусдыг уучлсан эр хүн даруу болдог баг. Тийм учраас их мөрөн дөлгөөн уучилдаг хүн даруухан. Солонгосын нэг үг гэдэг тариа боловсрох тусмаа бүхийдэг гэж. Эр хүн бусдыг уучлмаа ямар болдог вэ? Даруухан болоо зогсохгүй хайр хүндэтгэлийг хүлээдэг баг. Та нар хүнтэй харьцаж чадахгүй нэг ингээд хиг яг гэсэн ирчүүд бол гомдор дүр ирчүүд байгаа гэсэн үг шүү. Тэгэл гомцох дээр ингээд хамран зүгээр ингээд тэгээд тахтай ингээд тахтай ингээд эмгтээчүүд гомцох дээр дүүдэг. Тийм учраас Иесус Лук номын 17 дугаар бүлэг дээр нэг чухал зүйлийг хэлсэн байна. Та нар хин нэгнийг гомдоосноос термин чулуу хүзүүнээсээ зүгээд усанд хаягдсан дээр шүү гэж хэлсэн байна.
Хин нэгэн өнөөдөр таны гомдоовол тэгээд уучлаарай гэж 7 удаа хэлвэл та түүнийг яах вэ? Уучлаарай гэж хэлсэн байна. Амен. За би хин нэгний гомдоохгүйгээ чулуу мулуу хүзүүнээс уяа туул руу орчвоо. Библиэлд ерөөсөө тэгж хэлээгүй шүү. За юу. Гол санаа нь уучлал гэсэн үг шүү. За юу. Тэрнээс биш бусдыг би ингээд үхэхгүй бол айгүй олон хүний гомдоох юм байна гэ үхчихвэ. Тэгээд энэ Христийн чинь хүнийг үххийг ярьд юм байлээгээ яриад ахгүй. За юу. Зарим гажуучин юм гаж юм ярина шүү. Библиэлд Бурхныг хүн урт удаан амьдарч урт удаан гэрчлэх ёстой. Ягаад арилсан учраас. Амен. Тийм учраас бид нар бусдыг яах вэ? Уучлах ёстой. Ах トゥ нараа бид нар уучлах ёстой. Бид нар эхнэрээ уучлах ёстой. Бид нар нөхрөөдөө уучлах ёстой. Бид нар үр хүүхдээ уучлах ёстой. Бид нар ах トゥ усээ ээж аавыгаа уучлах ёстой. Би одоо нэг тийм хөгшин биш. Би бол бас тийм залуу уул биш. Энд дэр зөндөө юм үзэж ав. Эмэгтэйчүүд цагаан сар болох дээр л уулз. Жаагш би сте энэ цагаан сараар ээж аавдаа очиж золлохгүй гэж бодож байгаа. Яач вэ? Манай ээж манай ахын дүүгийн хүүхдийг илүүд үзээд идэв. Тийм учраас би очихгүй. Би энэ цагаан сараар хадминд очихгүй гэж бодож байгаа. Манай хадмуу тэгдэг. Би уучлал хаана байна? Уучлаач. Уучлаач. Би та нарт хэлье ах トゥ нараа. Уучлцгаа. Бити гомдол барид, бити гомдлоор өдөрдөл бусдыг уучил. Сүм чуулган дотор хүртэл бурхан гомдлыг тавьдаг байхгүй. Хинт гомдуулдаг гэж та нар мэдэх үү? Пасторт итгэжтийг гомдуулдаг шүү дээ. Адгийн мөрөөс. Би 17 жил пастрын үйлчлэлээ 18 9 дэх жил рүүгээ хийж байна. 2007 онд болсон гэдэг чи одоо юу юм? 19 дэх жил рүүгээ. Би сүм баг 20 гаруй жил үйлчилж байна. Хүмүүс дандаа хинт гомддог вэ? Пасторт гом. Исэмблгийн ахлагчид яагаад гомддог вэ? Заавал яхаа надад гом. Над бас нэг удаа манай сүмийнхэн гомдчихсан. Их сонир. Итгэгч нар чи гомдох дээр их сонир болд шүү дээ. Пасторт та нар пасторт гомдж үзсэн байна уу? Байхгүй юу? Байхгүй чи зугаараа ил тод ярьж болно шүү дээ. Манай сүмийнхэн надад ингээ гомдсон. Би тэрийг мэдэхгүй байгаа байхгүй юу? Итгэгч нар байна надад гомдсон. Тэгэл энэ нэгэд манай сүмийн итгэгч нар байж ангууд би хажууд нь очиод цай ангууд бүгдээр дэр гэд босоо явчих. Би тэгээд тэдний чинь гомдсон тэгээд дэрхэ босоод явж байгааг яаж мэдхий бүгдээрээ ажилтаа болоо босоо явчлаа гэд араас нь залбирж өгөөл явдаг баг. Энд ингээд очиход айгүй ингээд холоос арах тэр айгүй инээгээл хөөрөөл яриад тэр хүү юм болох тэр хажууд нь очиод инээ чанаад ярих тэр бүгдээрээ чимэг болж. Үгүй яасан бэ та нар? Та юу ярих чи? Та яах чи? Ямар үүрэг даалгавар өгөх чи? Би чи хүн шүү дээ тийм. Тэгээд хадгийн мөрөөсөөс их сонир ингээд гомдлыг тавьчихдаг. Есүсийн дагалдагч нар хүртэл бие биендээ явах ба гомдсон байсан. Тийм учраас Библи юу гэж хэлсэн бэ гэхээр уучлаарай гэж хэлсэн. Бид нар гомдох дээр л явах. Бусдын амьдралд үр нөлөө үзүүлэхэ болчихдээ. Бид нар дээр сүнслэг үр жимс гарахаа болчихдээ. Хүмүүс архинаас гардаг, тамхинаас гардаг, ариун муу үгийг хэлхээ болж чаддаг. Тэгсэн мөртөө бусдыг уучлах чадахгүй хэвээрэл байгаад идэх. Тийм учраас би та бүхэнд хэлье ах トゥ нараа. Бүгдээрээ бусдыг уучлцгаая. Амен. Бид нар аяйгүй сонио. Явж хамгийн ойрын хүндээ очиод явах бай. Гомдчихдаг. Гомдол биднийг хүлдэг. Тийм учраас итгэж хүн хөлд орохын тулд бусдыг уучлж сурах ёстой. Бусдад уучласнаа бас явах бай. Хэлж сурах ёстой. Бид нар Бурхны өмнө амьдарч ийн гэж бодохгүйгээс ууж аяйгүй их бусдад гомддог. Бид нар яг үнэндээ Бурхны өмнө амьдарч явах. Бид нар бусдын өмнө биш. Бид нар бусдад таалагдах гэж сүмд ирээгүй. Би бусдад таалагдах гэж Христэд итгээгүй. Би бусдад таалагдах гэж эзэн дотор сайн үс хийгээгүй. Би Бурхны өмнө амьдарч байгаа гэдгээ ойлгох ёстой. Амен. Бурхны өмнө зүрх сэтгэл хамгийн үнэтэй гэж эмтэрсэн, шантарсан, цөхөрсөн, бусдыг уучлсан сэтгэлэл хамгийн их таалагддээ шүү. Амен. Бурхныг баярлуулахыг хүсэж гин үү? Бурхан тэрийг би уучлалаа гэж хэлээрэй. Та намайг уучлсан учраас би нөхрөө уучлалаа. Эзэн минь ээ та намайг уучлсан учраас би эхнэрээ уучлалаа. Тэр намайг ойлгодгүй ч тэр намайг хүндэлдэггүй ч би эхнэрээ уучлалаа гэж хэлье. Амен. Эзэн минь ээ би хүүгээ үгэнс ингэх юм болоо гэж бодсон чинь ингээд байна.
Гэхдээ би таны нэрээр уучлалаа. Би олон жил найзалж явсан нөхрөө намайг ятрах үед ирээд туслах юм болов гэсэн чинь туслаагүй. Би түүнд гомдсон. Гэхдээ би таны нэрээр уучлалаа. Амен. Цогоор уучлцгаая. Цогоор хөлд орцгоё. Амен. Хамтдаа залбирая. Хөлд орсон итгэж гэдэг бол нэгдүгээр тийм үү? Христтэй адил байдлыг өөрийнхөө амьдралын зорилго болгосон үнийг хэлдэг. Хөлд орсон итгэж гэдэг бол Бурхны өмнө үг ба залбирлаар тууштай байж чаддаг хүнийг хэлдэг. Хөлд орсон итгэж гэдэг бол бусдыг уучлаад зогсохгүй урамшуулж, зоригжуулж чаддаг итгэгчийг хэлдэг юм. Амен. Ирэх өдрүүдэд энэ гурван зүйл таны амьдралд дүүрэн байх болтугай. Хамтаа залбирцгаая. Халелуя, Есүс. Тэнгэрт байгаа бидний эцэг минь танд баярлалаа. Та бол сайн, та бол нэгүүлсэнгүү, та бол уурлахтаа удаан бурхан билээ. Эзэн минь бид нар таны өмнө өөрсдийгөө зүрх сэтгэл сүн санаа бодлоо дэлгэн ирж байна. Эзэн минь та бидний хөлд орсон итгэж болгохын тулд их эзэн минь бид нар таныг даган дуурайх амьдралын та бидэнд зөвшөөрж өгөөч. Эзэн минь бид нар зүрх сэтгэлдээ өөр бодлуудаар дүүрэн байсан бол одоо бид нар таныг даган дуурайх бодолтой болгон та өөрчилж өгөөч. Эзэн минь бид нар амьдралдаа чухал биш зүйлсүүдийг нэгдүгээр дэрэмбэлсэн бол өнөөдөр бид нар хамгийн чухал зүйлээ нэгдүгээр тавьж чаддаг итгэж болоход та тусалж өгөөч. Бид нар таны үг болон залбирлыг нэгдүгээр тавьж өөрийгөө зориулдаг итгэгч нар болмоор байна. Эзэн минь бид нар бас хөлд орсон итгэж болохын хувьд эзэн минь та биднийг уучлсан шиг бид нар бусдыг уучлахад та тусалж өгөөч. Тэгвэл бид та хүн төрлөختийг хэрхэн уучласныг бид нар бусдад гэрчиж чадах учраас та бидний зүрх сэтгэлийг эзэн минь өргөн болгож өгөөч. Таны зүрх сэтгэлийн дагуу хүн болгож өгөөч. Тантай адил бодолтой хүн болгон өөрчилж өгөөч. Их эзэн минь танаас надад өгсөн нэгүслийн дагуу би хамтын туяа чуулганы итгэгчдийг хүнхээр өрөөж байна. Эзэн минь ирэх өдрүүдэд тэд танд таалагдах болтугай. Танаас ирдэг амар тайван баяр хөөрөөр бэлхэм дүүрэх болтугай. Тэд таныг даган дуурайх болтугай. Тэд үг болон залбиралд өөрсдөө тэд хайр ба уучлалаар дүүрэн байх болтугай. Энэхүү цагийн төлөө танд талархан Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн та бүгдийг ивээх болтугай.